Хүүхэд нас жаргал дүүрэн өнгөрдөг гэж юу? Та үнэхээр тэгэж бодож байна уу? Энэ тухай хамтдаа ярилцъя. Тэрслүү яриа подкаст. За сайн бацгаано сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Монсодрын хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцаас бид нэг өмнө нь бол дандаа гаргасан ном бүтээлээрээ подкаст хийдэг байсан бол одооноос эхлээд сэдвийг тойрч аливаа асуудлыг тойрч ярихаар болж байгаа. Тэгээд ер нь ямар сэдв бэ гэхээр бидний өдөр тутмын амьдралд аар саархан зүйлтэй ингээ орхигдоод гээгдээд ерөөс төдийлөн яригддаггүй эсвэл бол бид нар ингээд чухал гэж боддог хэрнээсээ яг амьдрал дээр болохоор ингээ чухлыг нь ерөөсөө анзаарч харж байгаагүй буюу тэр хүүхдийн хүмүүжил түүнийг тойрсон асуудлын талаар цувралаар подкаст хийх юм байна. Тэгээд энэ удаагийн хамгийн анхны подкастны маань сэдв бол ном бол саатуулах хэрэгсэл биш ээ. Ном бол зөвхөн саатуулах хэрэгсэл биш гэдэг сэдв юм байна. Тэгэхээр ном бол зөвхөн саатуулах хэрэгсэл биш ээ гэхээр та нарт яг хамгийн түрүүнд юу гэж бодогдож байна? Ямар хуу сэтгэл төрж байна? Тэр талаараа эхлээд ярил. Номыг ч юм уу, тоглоомыг ч юм уу саахта ерөнхийдөө нэг хүүхдээ саатуулах тийм л маягаар авах нэг харагдаад байдаг л та. Тийм учраас бид нар өнөөдөр тэр чиглэлээр ярил бас их сонирхолтой байж магадгүй. Бас хүүхдийг саатуулдаг нь бас үнэн л байх л та. Тийм. Дандаа л ухааруулаад гэгэрүүлээд л байдаг ч гэж бас хэлэхэд хэцүү тий. Тийм учраас ер нь энэ сэдвийг ингээд жоохон гүнзгийрүүлээд ярих юм бол маш их тийм олон асуудал хөндөгдөж яригдахад л хүрдэг л дээ. Тэгээ хэрэглээний хувьд бол ээж аав нар номоо сонгохдоо бол энэ бол өөрийнхөө хөгжилд нь бол хэрэгтэй гэж авдаг хэрнээ яг номоо хэрэглэхдээ бол энийг саатуулах хэрэгсэл болгож хэрэглээд байгаа юм болов уу гэж харагдчихаа. Жишээлбэл үлгэрийн ном аваад за энэ бол хүүхдэд фантаз сэтгэлгээ гэдэг юм уу маш олон ач холбогдлыг бодолцож авсан хэрнээ яг тэр үлгэрийн номыг хүүхдэд сургуулийн өнгөрсөний хүүхд бол өөрөө уншиж чадахгүй учраас заавал аав ээж цухтаа хэрэглэх ёстой. Тэгэд нэг ороо болгон хэрэгжилж ийнэг бол бас үгүй. Яах вэ? Би чам ном авч өгсөн чи зургийг үз. Гэдэг маягаар 2 дахь 3 дахь уншлагын дээр тэгж хэрэглээд байгаа юм болов. Энийг бол тэгэхээр зэрэг тэр нэгэнд хэрэглэгдэхгүй байгаа ном бол төрхөн зуурдаа хүүхдэд саатуулах хэрэгсэл болоод үлдчихэж байгаа болов гэсэн харагдаж байна. Тэгэхээр саатуулах хэрэгсэл болно гэдэг маань үндсэндээ болоо чи ганцаараа бай. Над тий жоохон 50 байлгач гэдэг юм уу тэр шаардлагыг л хангах ёстой л гэдэг маягаар. Тэгэхээр ер нь бол хүүхдэд зориулж ном авч байгаа бол энэ бол хүүхд ганцаараа хэрэглэнэ гэж ерөөсөө бодож болохгүй юм шиг байна тийм ээ. Ер нь бол мэдээч хэрэг ингээл хүүхэд эхлээд хүүхдтэйгээ тэр номыг нэг айгүй сайхан ингээ уншаад энэ номд нэг ийм байдгийм байна гэдгийг эцэг ихэн томчууд ингээд нэг хүүхдтэйгээ аягүй сайхан ингээд нэг тэр номоо ингээд уншаад хэрэглээд гэж хэлэх юм да тий. Үзчихэд дараа нь тэр хүүхд чинь тэрийг янз бүрээр өөрөө тий олон дахин ялангуяа бүр бага насны хүүхд бол цөөхөн хуудастай номыг маш урт удаан хугацаанд ингэж тэр номноос салахгүй тий хэд дахин ч үздэг юм бүүмэд тэгээд зарим шаардлагатай ээж нь бас дахиж тэр хүүхдтэй тэр юм ярьдаг ч юм уу нэг иймэрхүү маягаар ном бол тийм хэрэглээ гэж хэлэх юм уу да тий. Тэгэхээр тийм хамтарч эзэмшдэг хэрэглээ юм уу да. Тэрнтэй адилхан нэг жишээ өнөөдөр нэг танил маань хүүхдтэй ном санал болгож эхлэв л дээ. Тэгэд номнууд санал болгосон чинь дараа нь маш олон үлгэртэй тийм зураг чимгэл сайтай мөртлөө олон үлгэртэй ном байна уу гэж асууж байгаа. Тэгээд яагаад тэгж хүмүүс ингэж асуугаад байдаг вэ гэхээр бас нэг саатуулах хэрэгсэл гэдэг тал руугаа л орох гэдэг. Яагаад гэхээр их үлгэртэй бол их удаан саатна. Тийм учраас л хөвчлэн ингэж олон үлгэртэй номоор хөшөөрөөд идэх. Гэтэл нэг сая хэллээ. Хүүхд чинь том чудаас арай өөрөөр танимддаг те. Нэг номыг зөнийг уншаад орхичдггүй. Дараа нь өөр зүйл болж хардаг. Тэрийг бас жоохон анзаарч харддаг юм шиг байна. Тийм олон зурагтай, олон хуудастай, олон үлгэртэй гэдэг тийм баримжааг л аваад идэх юм шиг байна. Тэгээ ер нь бол саатуулах хэрэгсэл гэдэг маань ерөөсөө тэр хүүхд тэр номыг ганцаараа хэрэгэлдэг тэр хэрэглээг л их тод харуулдаг шиг байна л да тийм. Бид нэр тэрнээс өөр юм мэдэхгүй байх шиг байна. Эцэг ихэн тэр юу уншиж байгаа гэдгийг
айгүй сайн хамт мэдж явах хэрэгтэй л гэсэн санааг л бид нар хэлэх гээд байгаа юм шүү дээ, Тийм тэгээд яг энэ асуудалтай холбогдоод яригдж байгаа юмнуудаа та яг хэлдгээр хамтран унших гэдэг асуудал байна л да тий. Тэнгүүд хамтран уншихтаа одоо ингээд за ингээд хамтарч уншиж гин гэл одоо ингээд зүгээр хүүхдэд томатос суулгаал тий цэг суулгаал за дугуй сонсон шүү гэл ингэж аал ярих нь бас өөрөө яг жинхэнэ хамтрах муу юм уу биш юм уу. Тэгэхээр ингээд бид нар одоо ингээд яг дээрүүд бол бидний аав ээж биднэрт уншиж өгөхдөө одоо ингээд сайхан чимээгүй сууж байгаа ч юм уу тий сонсоол тэгэл дундуур нэг асуучмаар юм гарсан ч гэсэн за өөрөө яач та гэдэг ч юм уу ингээл эсвэл бүр ингээл тийм асуух ямар ч цаг өгөхгүйгээр гэл сонсч өгчөө дунтуулдаг ч юм уу тиймэрхүү байсан. Тэгэхээр одоо хамтарч уншихтаа бас зүгээр яг хамтарч уншингууд бас болчих юм биш. Хамтарч уншихтаа бас жоохон анхаарах хэрэгтэй юмнууд бас байд юм байлээ л дээ. Жишээлх юм бол одоо түрүүний сая хэллээ тэр цих суу энэ төр гэхийн оронд одоо ингээд асуумаар юм гарах юм бол одоо заавал асуугаарай тий. Тэгжээж тэр хүүхдүүд одоо ингээд эргэлзээтэй тийм жоохон бодол төрүүлсэн юм гарвал тэрийг асуугаад тэрэн дээрээ нэг ойлголттой болоод гэдэг ч юм уу. Заавал өдөр тэр номоо бүтэн дуусгах албагүйгээр нэг хідэн тийм асуултанд нь сайхан сэтгэлээсээ ингээд цаг гаргаад хариулаад өгчвөл илүү үр дүнтэй. Тэгээ ном бол саатуулах хэрэгсэл биш гэсэн гарчгийг харахаар хүмүүс бас ингэж бодож иж магадгүй. Тэгээ өөр юмар хүүхдүүд тэртээ тэргүй тоглож надад ч юм уу утас үзээд ингэж сууж явахын оронд ном хараад саатахад юу буруу байгаа юм гэд бодож иж магадгүй. Ном бол мэдээж олон талын ач холбогдолтой тийм. Хүүхд тэндээс ч зөндөө олон танин мэдж авч ийн сэтгэл мэдрэмжийн одоо тэгээ үнэт зүйлтэй хүн шудраг байх ямар байдгийг найз нөхөрл ямар байдгийг гэдэг юм ингээд хүн тэр болгоо ингээд өдөр болгоо мэдээд байх юм олон сэдвүүдийг мэдж авна гих мэдчлэгээ үг ярианд сайжирна гэд номын ач холбогдол бол зөндөө. Тэгээ эцэг эхчүүд ер нь хүүхдэд айлуулах ном уншуулж номтой ойрхон байлгана гэд ном олон авч өгөөд идэг. Ер нь авч өгдөг болцсон юм шиг харагддаг. Тэгээ гол нь яг тэр саатуулах тэгээ бас яг нөгөө бидний яриад байгаа хоёрын ялгаа нь миний бодлоор юу юм гэхээр тэр хамт уншиж өгч болж байгаа. Гол нь тэгээд хүүхэд юу юм шиг хүүхэд чи ерөөсөө их шудраг юм байна л да биднийг бодоход. Тэгээ хүүхэд яг өөрөө сэтгэлийн хөдөлгөөд үнэхээр өөрт нь гоё санагдсан болвол хүүхэд тэр номыг дараа нь дахиад уншина. Өшөө ном уншмаар санагдана. Тэгэхээр ч бид нар болохоор нүг зүгээр авч өгөөд нэг ганц уншиж өгөөд ч юм уу орхичоор эсвэл ингээд зүгээр ингээд аваад өгчхөр хүүхэд жоохон штэ тэ номыг яаж яг өөрөө шууд уншиж чадахгүй яг нөгөө яаж тэр номыг одоо өөртөө хэрэгтэйгээс ч юм уу яаж үзэх учраа олохгүй заавал ч ингээд хин нэг үний тусламж ч юм уу ингээд хамт байх оролцоо шаардлагатай хэрэгтэй байгаад байгаа байхгүй тийм ээж аав нь цог үзээд одоо тэр хүүхэд ингээд ном үзээд ямар нэг сэтгэл хөдлөл төрж таарна тэгэхээр хүүхэд яадгүй гэхээр одоо жишээлхэд ном унших, ном дуртай болох юмсан гэж яриад байдаг. Энэ ер нь аливаа юм дуртай болохтой яах вэ гэхээр хийж үзээд тэр хүүхдэд ингээд нэг гой санагдаж штэ. Эсвэл нэг үлгэр сонсоод айдаг ч юм уу, эсвэл ингээд сонирхол нь төрдөг ч юм уу. Нэг тийм бодол төрнөд үү. Тэрийг ингээд бусад ээж аавдаа хүүхд угсаа ярих гал байдаг штэ тийм. Ярьж өгч ээж босдон. Тэрийг нөгөө хүн ингээд миний ярьсныг ээж аав ингээд ойлгоод анхаарал намайг сонсоод ингээд яриад өгчлөө ямар гоё вэ гэд нэг баярлахаараа хүүхд урамд ороод яг дахиад уншиж өгье, дахиад ном үзье. Тэр ном дуртай болдог ч юм ном унших хөвшил суудаг юм байна. Тэгэхээр бид нар энэ дээр гол нь ингээд зүгээр авч өгөөд харилцахгүй орхичоор тэр хүүхд цаашаа тийм сонирхол төрөхгүй, урам орохгүй 1-2 удаа үзэж байгаа л залхачих ч юм уу. Ийм бүр ингээд дэмээ юм болчих юм шиг баг ном авч өгөөд хэрвээ орхичвол. Тэгээ саатуулах хэрэгслийн бол одоо хамгийн сонгодог жишээ хүүхдийн ном дотроос буддаг ном эзэлж байгаа. Яахав гэхээр зөтөн дээр уншиж өгөх текст байхгүй. Тэ даалгавар байж байгаа хгүй. Одоо ингэж будаараа тэгж будаараа гэдэг. Тэртээ тэргүй хажуудалд нь шаблон юм одоо зургнууд нь тавьсан учраас хүүхд тэр текстийг ээж уншиж өгөхгүйгээр шууд хажууд байгаа зургийг хараад одоо тэр хоосон байгаа одоо хар зураастай хүрээний дотор багтааж будах. Тэгэхээр зэрэг хүүхдийн бүтээлч байдаг одоо энэ хөгжиж байгаа энэ насан дээр нь бас осолтой юм хийж штэ. Яг хайрцагт бариулж хагаад за хажуудлынхаа зургийг харж хагаад дуурайлгаад будаарай гэдэг бол тэгээ тэр хүүхдэд давхар дээр нь бүр ажиллахаач ингээ бүр орхиод тэр зөвхөн тэрийг харж будснараа хөгжиж ийн үгүүл тэр үгүй шүү дээ. Зөвхөн жинхнээсээ саатуулж байгаа хэрэгсэл болж байгаа. Тэр хачин санагч ил да одоо бид нэр өөрсдөө бас л одоо адилхан тийм байдалд өсөж том болсон. Тэгэхээр хүүхдтэй айгүй хайртай мөрдөө хүүхдээсээ тийм их залхсан байдал харагдаж байна тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо өөрийгөө саатуулж байгаасаа уг нь бол тэр хичнээн их хайртай мөрдлөө яагаад тийм болчдөг юм бэ? Өөрөөр хэлбэл сая түрүүн ярьж ийн хүүхдээ тийм үл тоосон байдал тий
энэ чи бидний нэг тийм хандлага цаана л байна л да. Одоо эн чин одоо том болсон хойно л одоо энийг хүн гэж үзэхээс нааш одоохондоо одоо юу ярих вэ? Энэ ингээд нэг саатаал юм уу хийж байгаа. Тэгэл нэг том болсны дараа л одоо ярих гэсэн эсвэл одоо хүн ёсоор харьцуулах гэсэн тийм байдал харагдаж байгаа шиг байна. Өөрөөр хэлбэл бид нэр хүүхдийг одоо тоож ярина гэдэг нь бол тэр хүүхдийг сонсох, тэр хүүхдийн асууж байгаа асуултанд одоо мэдэхгүй мөртлөө мэддэг юм шиг хариулах энэ бүх байдлаар л илэрдэг л дээ. Тэгэхээр эн чинь зөвхөн номын асуудал биш болчиход байгаа юм тий. Цаана ерөөсөө бидний хүүхд хандж байгаа хандлага жишээлбэл номон дээр л тэгж илрээд байгаа юм болов уу? Тийм хандлага гэдгээс нэг жишээ ярмаар санагдаж байна л да. Одоо ингээд бид нарыг одоо нэг жоох хүүхдүүдтэй хүмүүс ингээд уулзаал ярихаар одоо манай хүүхдтэй зовлонгүй өстой битээр хэрэг байдгүй юм. Битээр өглөө гарч явал ажилдаа бол орой тэгэл ирэхэд унтсан байдаг. Өстой зовлонгүй гэлэн гэдэг байхгүй. Тэгэхээр надад тэр яриа надад амар тийм ерөөсөөч байж боломгүй санагдах байхгүй. Зовлон гэж хэрэг бодож байсан юм бол яах зүрхлээ нэгдүгээрт хоёрдугаарт гэх юм бол зовлонгүй гэдэг чинь одоо юу гэсэн үг тэрийг ерөөсөө яг хүн шиг авч үзэхгүй байгаа хүн шиг одоо цаг зарцуулахгүй байгаа болохоор л тэр хүнд ямар ч дараагүйгээр ямар ч харилцан хамааралгүйгээр өсөд ийн гэсэн үг шүү. Тэгэхээр их эцгээсээ тийм ямар ч харилцаагүй ямар ч хамааралгүй тэгээд байна гэдэг бол яг эцэг ихтэй тухайн үед бол тэгээд зовлонгүй өстө мөрөөрөө амтэн шүү миний өвч ингээл боддог байх л та. Тэгтэл яг ингээд өсвөр наснд нь хүрээд ирэнгүүт гинт одоо эцэгчүүд яадаг гэхээр гинт анхаарал манай нэстэ ном уншихгүй маа. Өстө номонд яаж дуртай болохгүй гэж асууна. Тэгэл тэр асуултанд нь одоо ингэх хэрэгтэй ийм юмнаас эхлүүл зүгээр юм энтергээ зөвлөхөөр бас сонсохгүй. Яг нэг тийм байдалтай. Яг тэр зөвлөгөө сонсохгүй тэр жишээ хэм л одоо манай номын дэлгүүрээс нэг хүн хүүхдэд дагуулж орж ирэл ингээл хөдөлгчээс асуусан байгаа юм л да ямар ном авах вэ? Манай хүүхдэд одоо ном санал болгооч гэд. Тэгээ ном санал болгосон ба. За ном санал болгоод ахаа гэж сонсожоод энэ хүүхдэд дагуулаад тойроод яг гарахынхаа тэн дээр үүлэн бор аваад гарч ийн гэж аахгүй. Тэгэхээр нэг яг уу багтаа тий ингээд ярингууд хүмүүс болохоор за яах вэ тэл үүлэн бор багт нь гоё санагдаал сэтгэлийн хөдөлгөжсэн юм агаад тэл тэрийг тэр мэдрэмжэл хүүхдтэй өгөхийг хүссэн байлгүй дээ гэж зөвтгөөд идэг байхгүй. Хүүхдээ сонсохгүй. Тийм хүүхдээ бол угаас сонсохгүй. Бас нэг худалдагчаас асуугаад тэгтээ тэрийг авах хайхгүй. Тэгээд гараа авчдаг тохиолдол зөндөө байдаг гэж аахгүй. Тэгэхээр бид нар одоо яг хүүхдийнхаа юуг асуух нь ч бүр сүултэнд юм байж эхлээд ядаж одоо тий санал болгож байгаа тий ягаад энэ санал болгож ийн гэдгийг бас уул сууртай бодож үзэхээр юм шиг санаж байхгүй. Тэгхгүйгээр ингээл яг зөвхөн өөртөө л гой санагдчихсэн гэдэг юмараа л сонгож өгөөд тахаар тэгэхээр тухайн үеийн өөрийнх нь одоо нөхцөл байдал нийгэм ямар байсан одоо ямар болж байгааг гэж зөндөө ялгаатай юм байгаа учраас тэрийг бас харгалзах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд одоо манай редакцийн бол хүмүүсээс одоо уншигчнаас байнга ирдэг асуулт бол хүүхдээ яаж ном дуртай болох вэ? Тэгээд яг ингээд тэгсэн хэрнээ дэлгүүрт бол хүүхэд ном ингээд авах гэхэд за чи одоо уншиж сурч ич ном. Тэгээд нэгэд уншиж сурцсны дараа хүүхдэд нь үлгэрийн ном хэрэгтэй юу? Одоо нэгэд фантазлаагүй тэр нас хайрын нас өнгөрцөн байж байгаа тий хичээлийн одоо тоо боддог монгол хэл заалгадаг энэ насан дээр ирчээд тэгээд өөр одоо уран зохиолын ном унших тийм одоо дадал хвшил багтаа төрөөгүй хүүхэд номд яаж дуртай болох вэ? Ийм том проблемууд л түрүүн юм ярьлаа шүү дээ тэр одоо багтаа зовлонгүй хүүхэд том болоод одоо бас ингээд ном яаж унших вэ гэдгээ саяасан ярьж байна. Тэгэхээр энэ бол ганцхан номон дээр бас биш л дээ. Одоо багтаа нөгөө зовлонгүй хүүхэд чинь том болоод шал өөр болчдөг. Зан арга шин одоо ялангуяа одоо өсвөр наснд хүүхдийн одоо зан арга шин нэлээд одоо их өөрчлөгддөг шүү дээ. Тэгэл нөгөө нэг урд нь бодож исэн юм араал үгүй энэ их сони юм одоо ийм байгаагүй юм да одоо тэгээ одоо ийм болчих юм гээд гайхаад идэг тий. Яхахгүй тэр бага наснд тэр хүүхдэд одоо шингэх ёстой зүй ёсоор одоо хүүхдэд шингэх ёстой зүйлүүд одоо дутагдж जैन тийм үү үгүй илэгдэж जैन. Тэгээд тэрнээсээ болоод сүүл том болсон үед одоо тэр нь илэрч гарч ирэхээр цочоод гайхаад тий. Тэгээ одоо тэр барыг хүүхдийнх нь өөрийнх нь буруу юм шиг ингэж боддог тий. Тэгээ сүүлдээ яадаг үлээд ойлгохоор хүүхдээ хайдаг. За тэгээд дүүрчээгээл. Иймэрхүү хувь тавилан бол маш их л одоо байдаг санагдтiin. Тэгээ энэ хандлага ерөөсөө бүр манай баг монголчууд нэтээр түгээмэл ингэж сурцсан зам байгаад байгаа байхгүй баг. Одоо яг арай нэг жоохон гайгүй нэг баг зэрэг өөрчлөгдөж магадгүй. Тэгтэл энийг бид нар ингэж нэгэнт сурцсан юм байна. Эсвэл цаг зав амжихгүй хэцүү юм ч гэдэг юм уу янз бүрийн шалтгаан тоочод явуулах юм бол явуул энэ. Тэр айгүй хүч гаргаж иж энийг одоо
бүр хичээж байгаа л болохгүй л бол ингээд энэ чигээр яваал гэвэл ер нь ямар нэг юм бодсон ч гэсэн хүн ингээд нэг цаг зарцуулаагүй, хөдөлмөрөө зарцуулаагүй, сэтгэл гаргаагүй хийцэн юм нэг таарахгүй ямар хул юм болдог үлээ дээ. Нэг ном бичсэн ч бай, нэг зураг зурсан ч бай. Гарын үзүүрээр тэгсгээд нэг аргалаад хийцэн юм ямар бахуу. Сэтгэлээ шингээсэн юм ямар бахуу. Тэгэхээр энэ чинь хүүхэд ялгаагүй л бид нэр ингээд яг өсгөж хүмүүжүүлж ингээд бүтээж байгаа бүтээл шүү дээ, тийм. Тэгэхээр бид нэр өөрснөө ингээд цаг зав гаргаж, сэтгэл гаргаж ажиллаагүй байж дараа нь ингээд гайхах ямар ч шаардлагагүй байх л гэж бодож байна. Өнөөдрийн одоо яг энэ хандлагын жишээг нэг ном дээр өнөөдөр яг ярьж байна л та, тийм бүх юм дээр харагддаг. Тэгэхээр ном сонгохдоо ч гэсэн бид нар ерөөсөө хүүхдийг тэр нэг хувь хүн тэр хүн чинь бас нэг өөр сонирхолтой хэдий нас нь бага цөөхөн жил амьдэрсэн ч гэсэн нэг хувь хүн гэдгийг ерөөсөө анзаарч боддгоо. Яг нэг эрх мэдэл нь бидний гарын дор амьдчихдаг хүүхд гэдэг чинь яг тэрнгээр нь баг дээрлэж байгаа юм шиг ингээл би юу уншмаар байсан багтаа ингээд би ямар мэрэгчлээ болмоор байсан ч гэдэг юм тэр болж чадаагүй маа хүүхдэрээ болгоулчих гал эсвэл би нөгөө ийм ямар ном уншмаар байсан унших дуртай байсан тэрийгээ яг тэр хүүхдэрээ уншуулах гал нэг ийм хандлага тэгэл өөрийн мэдлэг гаргаддаг энэ номын сонголтын дээр шалгаагүй тийм насанд нь тохироогүй ингээд машин сонирхдаг хүүхд байж болно шүү дээ. Тэгсэн чи тэр нэг тооны ном ингээд шал өөр юм өчөөд тулгаад байдаг. Тэгээ хоёр дэж бас нэг тийм номон дээр байгаа агуулгыг аав ээжүүд нь худлаа хариулт хэлдэг хүүхдээ. Яагаад гэсэн асуулт өөрөө тийм хөөхөн тийм худлаад хөрцсөн хандлагаар тэр хүүхдээ бодоод одоо юу гэдэг нь таны мэдгүй асуулт хүүхд асуулаа гэхэд тэрийг үлгэрийн ээжэдтэй хариулт хэлчихэд өөрөө инээж байсаад өөрийгөө тэрийг хүүхдээ эрхлүүлж яах гэж боддог. Илүү үлгэр туртай байлгахыг боддог, өхөөрдөн байлгахыг одоо боддог. Иймэрхүү хандлагаар бас номын сонголт хийдэг. Тэгээ тэрийгээрээ ороод ингээд тийм зугаатай илүү таны мэдгэд нэрэх болно гэж харахгүйгээр илүү юм хөгжилтэй зугаатай байлгах гэж өөрийнхөө одоо тийм хөөрцөн шин чанараар тэр хүүхдтэй харьцдаг юм хариултуудыг л илүү ээж авсах өгдөг. Над дээр бас нэг жишээ юм л да нэг хүүхдийн хүсэл сонирхолтой холбогдуулаад би нөгөө нэг том дүүдээ нэг удаа нэг ном авч өгсөн. Тэр болохоор яг нэг арай нэг үн хямд байсан байхгүй юу. Тэгээд тэрийг би авч өгөөд бараг бүтэн 7 хоног зай нэг уншаарай гэд манай дүү тэр нэг 10 хуудас уншсан уугүй юу. Тэрс уншихгүй явуулсан. Тэгээд би сүүлд нэг нөгөө дөрсгөө жал өдрийн тэмдэглэл гэдэг номыг нэгдүгээр дэвтрийг авч өгөөд тэгээд за нэг уншаарай гэж би одоо нэг л удаа хэлсэн. Тэгээд тэр номыг болохоор ингээд нэг өдрийн дотор уншаад дуусгачих байгаа байхгүй юу. Ерөөсөө нэг манай дүү нэг ном уншаад байдаггүйнээсээ дуусгачихна гэхээр яг тэр хүүхд яг юу гэж чинь ямар шүү төрлийн юм уншихдаа сонирхолтой байна гэдгийг бас яалтчгүй ингээ харгалзан үзэх хэрэгтэй байгаа юм л та. Тэгээд бага насны хүүхдийн хувьд хүмүүс хэлдэг шүү дээ. Одоо ном унших гэхээр заавал нэг бичиг сурсны дараа гэж ойлгодог. Гэтэл нөгөө томчуудын, багчуудын ойлголт нь өөр байд юм. Том хүн бол нас бий гүйцэн хүн бол одоо номыг одоо өөртөө зориулж гэх юм уу да тий. Өөртөө мэдлэг явах гэж зугаацуулах гэж би ер нь өөртөө зориулж уншлаа гэхэд бага насны хүүхдийн ном болохоор ганцхан хүүхдэд өөртөө зориулагддаг юм. Хоёр хүний хооронд харилцааны нэг хэрэгслээ байдаг юм шиг санагдаад байгаа. Одоо эцэгчүүд болон хүүхдүүд хоёр хоорондох. Хүүхдүүдтэйгээ ингээл ярилцж явах хэрэгтэй ингээд цаг гаргах гэдэг. Бид нар яг цаг гаргах гэх нь яаж гарахаа ойлгохгүй ч болно шүү дээ тийм. За нэг гадуур нэг авч гардаг ч юм уу. Тэрнээс цаашаа ингээд сайн мэдгүй байгаа бол ном бол одоо айгүй хамгийн ингээд дөрөв туслах. Тэгээ хүүхдтэйгээ юу л бол юу хийж болно ингээд харилцаж ярих гад жоохон хүүхдтэй хүн ярьж чадахгүй бол хамт ном үзэн гэдэг чинь харилцаж болж шүү дээ. Эсвэл одоо юу гэдгийг хүүхэд одоо бид нар хувь хүн гээл зөндөө ярьлаа тийм. Одоо бид нар хэрвээ ингээд бага насаа мартсан байгаа болохоос эргээд бодох юм бол бид нар тэр үед чинь ингээд дотроо янз бүрийн боддог, юмыг ойлгодог, ингээд гомддог ингээд яг л тийм хүн байсан шүү дээ. Тэгэхээр тэр тухайн тэрийг нь бид нар ингээд бодохгүй явддаг. Тэр талаар нь ч гэсэн бид нар ингээд ярилцж болж шүү дээ. Жохон хүүхдтэй сэтгэл ярина гэж юу ах юм, мэдрэмж ярина гэж юу ах юм. Тэгэхээр ном дээр бол байхгүй юм гэж ахгүй те юу л бол юу мэдрэмжийн цуврал гэд жишээлбэл ном байдаг те. Тэрэн дээрээс одоо хүүхдтэй жилхэд айсан үед нь яг айцын тухай ч юм уу юуны ч тухай ингээ ярилцчих болно шүү дээ. Тэрэн хэрээр хүүхдээ нөгөө өөрийнх нь төсөөлөл ертөнц байж чад үг яриа нүртэл сайжраад Хүүхдэд бид нар зөвхөн бас сонсч лээсэн баг. Хүүхдэд одоо багаас нь хүүхдийг айгүй гоё ингээ бүүвэлэх ёстой тийм ялах хүүхдийг. За одоо хүүхдтэйг айгүй их ярих ёстой гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр хүмүүс ингээ заримдаа одоо юу ярих юм бэ гэдэг. Тэ? Тэр нь хүүхдтэйгээ юу ярих юм? Тэр нь хүүхдтэйгээ ярьж үзег хүмүүс бас их биш тушаал болгодог тийм. Чи ингэдэг тэрийг аваад тэрэнд яваад тэрнээс тийм гуйгаад ирч гэдэг юм одоо гэл нэг тийм зарааллын маягтай заримдаа тий. Тэгэхээр саяын ундрахын ярьж байгаа яа харахгүй ингээ хүүхдтэйгээ нэг ярилцах их сайхан боломж болж байна тийм үү? Ямар нэгэн сэдвээр
Тэр ном чинь тэрний чинь одоо гол тийм одоо юу гэдгийг ярих одоо шалтгаан болж штэ. Тэгээд тэрэнд одоо айдсын тухайч байдаг юм уу? Хайрын тухайч байдаг юм уу? Одоо юу ч байдгийн тийм үү? Тэр ярих боломжийг л ашиглаач яа гэдэг байгаа үстэй тий. Тэгээд тэр хүүхдийн нас сэтгэлд нь таарсан тийм сэдвэр тэр үг хэлээр нь бичсэн тэрийг л одоо ашиглах зүйтэй л гэж. Зүгээр ингээд ном авч өгөөд хайчих юм бол бид нар энэ хайрын боломжийг ашиглахгүй. Зүгээр ингээд аваад л өчөж байгаа. Хэдэн ном өгөөд ч хүүхдэд хэрвээ бид нар ингэж ярилцаж хүүхдээ өөрийг нь бас яриулж тэ тэр номыг уншаад ямар санагдав ингээд юу төсөөлөх юм хүүхд өөр аяндаа шаардуулахгүй. Тэртээ тэр бид нар ингээд жоохон цаг гаргаад цуг ингээд цугмал. Тэртээ тэр өөрөө бүр яриад өгнө. Тэрийг нь бид нар ингээд сонсоод тэрийг нь яг ингэж анхааралтай өөрийг нь сонсож ойлгож байгаа хариу илэрхийлээд ингээд ах юм бол яг тэр номын хэрэг гарна. Тэгээ тэр хүүхэд цаашаа дахиад өөр ном унших, дахиад ээж автайгаа ярих, бусдад харилцах сонирхол нь нэмэгдэхээс биш ингээд хичнээн олон 10 ном авч өгöd ингээд харьцахгүй ингээд яг зөв яг хамтдаа уншихгүй бол тэгээд ямар ч хэрэг гарахгүй. Тийм ном аваад ч хэрэггүй тийм. Тийм аваад ч тэр хэрэг нь нэгж гарахгүй. Харин ч хүүхэд бүр эсрэгээр дургу бол нэг хоёр үзээд тэрийг нэг уншаад хөөрөөд ярих нь хийж тохмол за гэд нэг хоёр удаагийн дараас орхиод ингээд номноос залхдаг. Нэг ном уншиг гэсэн бодлого болох бараг харин ч ортооч гэж хэлж болно. Тийм одоо хүмүүс нөгөө нэг яг наадах нэшнс хүүхэд нөө сэтгэл одоо мэдрэмжээрээ ингэ сэтгэл хөдлөд мэдэрсэн юмаа сайн сандаг, тогтоож авдаг, дуртай байдаг гэлээ шүү дээ. Монголын бестселлер номын жагсаалтуудыг юу н харахад хүүхдийн ихэвчлэн одоо нэг 10 ном байлаа гэхэд нэг за 4 5 нь л нэг баруун зүүн тарих хөгжүүлэх, IQ хөгжүүлэх энэ төр гэл тиймэрхүү. Германыхыг болохоор аль дээр харж байсан байхгүй тэнд болохоор айгүй тийм сонин бидний хувьд бол яга ийм энгийн юмыг хэлж яад ингээмэр. Жишээлх юм бол одоо үсээ хэрхэн олон янзаар сүлжих вэ? Гадаа тоглож болох тийм одоо өөр ямар ч юмны шаардлагагүй тийм тоглоомнууд гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд нэг хүүхдэд тийм ойрхон бүр ингээд буухаар тийм юмнууд байгаа байхгүй. Тэнгүүд манай эцэгчүүд болохоор хамгийн түрүүнд л ухаантай л болгоё гэдэг юм дээр амар анхаарч ухаантай л болгоё одоо ухааны л хөгжүүлэе гэл ерөө нүүн сэтгэл мэдрэмж юу байхгүй зөвхөн тэр одоо IQ сайтай л ах юм бол сайхан амьдрын сайн явна гэж өрөөсгөл ойлгодог. Тэр нь бол яг энэ зөвхөн энэ бестселлерийн жагсаалтан дээрээс бас цухас харагдаж байгаа байхгүй юу. Тэр чинь ерөөсө Герсман ухаантай болох гэсэн л арга байна шүү дээ. Тэгэхээр хүүхдийг үнэхээр одоо тийм ухаантай үнэхээр одоо сайн хүн болох гэж бодож байгаа бол тэр нь энгийн юмнаас эхэлдэг. Тэр энгийн юм биш нэг ном аваад болчлоо гэж ойлгодог. Тийм л хэлбэршүүлж яана л да. Тэгэхээр яагаад ч бүтэхгүй шүү дээ. Ер нь одоо хүүхдийн хүмүүжил хүүхдэд хайрцсан чинь айгүй том хөдөлмөр шүү дээ. Үнэхээр хөдөлмөр. Тэр талаас нь бас одоо харж сурмаар байгаа. Бид нар өнөөдөр мэдээж хэрэг энд номын тухай ярьж байгаа боловч одоо өөр олон талаар яриа явах юм бол яг энэ рүү л орно. Энэ хандлага руу л орно тийм ээ. Тэгэхээр яагаад энийг одоо нийгмээр ярьж болдгүй тий энэ одоо тийм тоохоор асуудал тоохгүй асуудал байх ёстой юм уу? Тоохоор асуудал биш юм уу тийм ээ? Гих мэтлэгийн аюул олон асуулт ингээл яг ийм яриа өрнөнгөтл ингээл ургаал гараад ирж байгаа юм. Олон талаа. Тэгэхээр яг нөгөө нэг зарим эцэгчүүд яг бие бинийгээ дуурайдаг юм шиг санагдсан л та. Одоо олон нийтийн сүлжээгээр гэхэд л одоо 2 настай хүүхэд бүх улс орны туг даалбаг ингэ хэлж байгаа нэг бичлэг явсан байхгүй юу. Тэрнээс хойш л яасан бэ гэхээр бага насны хүүхдүүдтэй тэр нөгөө орон орны туг даалбаг айгүйх авч өгдөг болсон. Одоо хүүхдийн номын бестселлер гэхэд л бол хамгийн нэгт нь бол туг даалбаны тэр карт гэж өгдөг байхгүй юу. Би саяхан нөгөө дэлгүүрт явж исэн чинь 1 настай хүүхэдтэй тийм туг даалбаны тухай карт авч өгч байгаа байхгүй юу. Тэр ингээд л бие бинийгээ их л тэгж дуурайдаг юм шиг байгаа юм. Тийм ойлголтгүй болохоор нэгийг л дуурайж байна. Чи намар бол хамгийн их борлуулалттай. 3 настай хүүхд орон орны талбайг мэдэх ямар ач холбогдолтой байна гэж ээж аав нь ойлгож байгааг би юусэн мэдэхгүй. Эсвэл ухаантай л болгох гэж байгаа. Энэ яг ээж аавын хүсэл юм шиг байна. Хүүхдээ ингээд сайн сайхан явуулсан ингээд муу юм мэдээч хүсэхгүй те ингээд мэдлэгтэй ажил амьдралдаа амжилттай сургуультай амжилттай ийм хүн байгаасаа гэж бодвол ингээд хурдхан шиг юм болгоныг сурах гад хүсэл нь бол уг нь яг санаа нь бол нэг муу юм бодоогүй байх л та. Гэхдээ энэ яг бид нар цаад хүүхдтэй ямар байх вэ гэдгийг бодмоор юм шиг. Бид нар мэдээж биднэрт хэлж зааж өгөөгүй те хүүхдээ ингэж хүмүүжүүлдэг. Яг одоо тэр одоо яг орчин үеийн дэлхийн нийтээр хүмүүс хүүхдээ яаж хүмүүжүүлээд тэр тухай ингэж хэлж ярьж өгөөгүй. Бид нар өөрснөө хүмүүжихдээ бас тэгж хүмүүжээгүй болохоороо ингэж өөрийн мэдгүй энэ нэг хуучин юмар ингэж л яваад ах шиг юм. Тэгэхээр энийг бүр хүмүүс ухамсартайгаар бодоод те
одоо уншиж судлах юм уу гэдгийг гадны орнууд ямар байгаа юм үзэж хардаг юм одоо нээлттэй болсон. Тэгж ингэж хичээж ээж бүр өөрснөө засаж өөрчилж бид нар одоо эртгэн л янзлж авахгүй болохгүй юм шиг. Миний л одоо хамгийн хүн болгонд хэлмээр тэг хүн болгонд одоо хамгийн амархан зөвлөгөө юм бол яг нэг ном авахлаа гэдэг өөрийгөө хүүхдийнхээ оронд тавьж үзээд би 3 настай шүү гэж бодоод эсвэл одоо нэг хүүхдэд нэг юм тайлбарлаж хэлэхдээ ч юм уу загнахтаа тий загнаж явахдаа тэрнээсээ өмнө би 3 настай байхдаа би ямар байсан бэлээ. Гэт яг оронд нь тавиад төсөөлөд үзүүл хүн арай нэг жоохон тэр судалж ягаагүй ч гэсэн нэг жоохон ядаж мэдрэх байлгүй тийм. 3 настай би өөртөө би 3 настай байлаа гэхэд энэ далбаа авъя гэж хүсэх үү гэд бодвол бас нэг арай бодол нь өөрчлөгдөх байх л гэж бодчих. Юм балхан болгонд бол хүүхэд насаа бодоод хүүхэд байхад би ямар байсан гэ тэгээд бодоод нэг ингээд эргэж өөрчлөөд эргэж ханаад яваад. Одоо энэ хүүхдийн зурагт ном одоо Монголд бол хүүхдийн зурагт ном авч яваад ярилцж ингээд тайлбарлах соёл одооноос л ингэж суух гэж байна. Яг бидний дээд үе ч юм уу ямар ч тийм зүйл байгаагүй шүү дээ. Яг үлгэр ярьж өгдөг боломжлолт нэг бас байсан. Тийм болохоор бид нар өөрсдөө л хичээгээд тий. Тэгэхгүй бол бас одоо төрөх хэлдгээр өсвөр наснд авчвал бас тий ямар нэгэн асуудлууд ээж автаа үл ойлголцох ч юм уу. Ер нь өсвөр насны дээр хүүхдүүд ээж аваасаа нэлээд холддог шүү дээ. Найз нөхдөд ингээл тий жоох маргалтах тэрсэлдэг ч юм уу. Тэм зүйл болоод гэтэл нөгөө нэг ээж аав нь гинт гайхаад энэ хүүхд яач юу гэж саялсан шиг. Гэтэл тэрний хамгийн одоо нэг уг үндэс нь яг нэг бага наснд нь тий байдаг юм шиг байна. Хүүхдэд маш олон төрлийн зүйл хэрэгтэй байна л да. Тэгэхээр зөвхөн үлгэрээр бүх юмыг төсөөлөд бодно гэдэг бол бас үнэхээр одоо их өрөөсгөл ойлголт. Өнөөдрийн асуудал яагаад жишээлбэл ярьж болдгоо юм те бидний нүдэн дээр харагдж байгаа тийм одоо өгүүлэмжтэй одоо хүүхд унших тийм зүйлүүд л их өгүүлэгдэг санагддаг. 365 үдшгээд ном одоо 4 жилийн өмнө гарсан. Гол нь бид нэр тэр 365 үдшгэдэг номоор юу өгсөн байвал өнөөдөр яг л өнөөдрийн сэдв шиг хүүхдтэйгээ хамтдаа номыг унших ёстой гэдэг дадал хвшлийг суулгах гэж хийсэн. Тэгэд яаж дадал хвшлийг суулгах вэ гэвэл одоо хамгийн боломжтой зүйл бол үлгэр хоорондоо ярьдаг. Одоо тэр унтрахын ярьлаа шүү дээ тийм ээ. Хоорондоо яаж 3 настай хүүхдтэйгээ ойлголцох вэ? Үлгэр дээр гарч байгаа дөрүүдийн тухай ярьдаг, сэтгэл зүйн тухай ярьдаг маягаар нэг талаар. Хоёр талаар бол цааш хүүхдийг хөгжих тэр боломжийг олоход ном хамгийн чухал төлхөр. Энтэй ойрхон одоо ойртуулахын тулд алхамаар ойртуулахын тулд бол ээж аав нь уншиж өгчөөж энэ зүйл одоо болох боломжтой. Тийм учраас юм 365 үдшгээд 365 үлгэртэй ийм номыг дадал хвшлийн маягаар ингээ хийсэн чинь эхний жил 2 жил дээр бол ээж аавдаас ямар хариу ирсэн бэ гэвэл энэ үлгэрүүд богинохон байна. Энэ дэлхийн сонгодог үлгэрүүд богинохон байна. Эсвэл нөгөө талаар бол энэ одоо өстой ядаргаатай ном. Ягаад гэвэл одоо дахин уншуулах гэж байна. Эсвэл ерөөсөө бүр сонирхгүй байна. Гэхдээ хамгийн хэрсэн зүйл бол энэ ном ерөөсөө хэрглэж болохгүй юм билээ. Нэг хүнд байна, хоёрд ч ерөөсөө манай хүүхд ерөөсөө сонирхгүй байна. Ягаад тэр зэрэг энэ номын зорилго чинь нөгөө хамтдаа ном уншуулах гэдээсэн дадал хвшлих шүү дээ тийм. Тэр дадал хвшлийг бий болгоогүй ээжээж хүүхэд сонирхгүй байна гэд 3 настай хүүхдийнхаа өөр сонирхлын тухай, салхуурлынхаа тухай дадал хвшил болгоогүй ээжээж тийм ээ хүүхдтэй чи нэг сар одоо нэг аав ээж үлгэр уншуулад өчгöd яг тэр миний дадал хвшил болно шүү дээ тэр хүүхдээ үтэй. Дахиад ороо та ямар үлгэр уншчих вэ гэдэг. Тэгэхгүй 2 хоног уншчихчод хүүхэд сонирхгүй байна гэдэг хариулт бол бас өөр хэрэг болчихж байгаа байхгүй. Тэр бол нэг буддаг ном ч юм уу эсвэл одоо зурагт нэг үл сэдвтэй зурагт ном байх юм бол өөр хэрэг байхгүй. Бид нар чи аюу их эртний уламжлал ёс заншилтай гэж ярьдаг. Одоо монголчууд эртний үед одоо хүүхдтэй одоо өвлийн урчин үлгэр ярьдаг мэддэг гэл одоо их ярьдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө саяын чиний ярьж байгаа зүйл бол юу одоо бид нар яаж дадал хвшил суулгадаг юм бэлээ гэд ярьж ийн гэдэг хоёрын хооронд их том орон зай байна да. Тэгэхээр ер нь дадал хвшил суун гэдэг маань бид нэг талаар бас нэг тийм соёл яриад байна шүү дээ. Хүүхдтэйгээ одоо хүүхдтэйгээ харьцах, хүүхдтэйгээ бодох тийм юм бүр ор тас байхгүй болцсныг л хэлж байна. Тэгээд ярих дээрээ болохоор их мундаг сайхан соёлтой уламжлал гэж ярьдаг. Яг амьдрал дээрээ болохоор бүр яг тэрнийхээ эсрэг ингээл одоо
сайхан юм ярьчаад амьдрал дээр болохоор их өөр яваад байгаа байдаас л гарах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй ингээд өөрсдөө нэг хуураад яваад байгаа юм уу те? Нэг гоё юм яриад тэгэл амьдрахтаа өөр амьдрал. Нэг энэ хоёрын хооронд одоо нэг орон зайг одоо яаж энийг холбох хэрэгтэй юм бэ гэдгийг ярьж байгаа шиг санагдаж байна. Хүүхдтэй ороо үлгэр уншиж өгөх гээд одоо яг нэг үлгэртэй зурагт ном ч юм аваад уншиж өглөө. Ээж аав нар шууд нэг номын үгээр уншдаг. За ямар ч ном байж болно тэр нь сайн ч мууч уншаад өгчдөг. Гэтэл үлгэр чинь бас нөгөө цаг хугацааны шүүлтүрээр орчин үед хүүхдүүдэд ойлгомжтой байх ч юм уу те янз бүрийн бас шалтгаантай л да. Манай хуучны үлгэрүүд зарим нь бас хатуу те хэрцгий ч юм уу тиймэрхүү зүйл ажиглагддаг үлгэрийн агуулгад нь. Тийм болохоор ээж аав нараа өөртөө зүгээр уншиж өгдөг. Яа тэр үлгэрийг өөрчилсөн ч болно те. Тэгээд уншаад өгөх хэрэгтэй. Хүүхд ч гэсэн дараа нь нугасаас юу яадаг тэр хөвчлэн сурчих юм бол аавдаа ингээ үлгэр ярьж өгдөг өөрөө зохиогоол яриад л байдаг. Тэгэхээр нэг тэр хөвчлийн суулгахын тулд эцэгчүүд л те. Тийм тэгээд ном уншиж өгнө гэхээр эцэгчүүд их тийм урт хугацааны одоо ингээл нэг том ном барьж цугаал тэрийг ингээл бараг цаг уншиж өгдөг ч юм уу. Тийм юм бодоод төсөөлөөд тэгээд бүр их түүртэд идэв санагдаад байдаг. Тэрний оронд зүгээр нэг 5-аас 10 минут л их тангалтай хамгийн гол нь тэр үедээ яг хүүхдтэй анхаарлаа төвлөрүүлээд хүүхдийнхээ асуулт болгонд сэтгэлээсээ хариулаад ингээд нэг тийм сэтгэл гаргаад тэ одоо нөгөө түрүүний сэтгэл гаргасан юм л хүнд хүрдэг гэдэгчлэн яг тийм сэтгэл гаргаад цөөхөн минутанд ч хамаагүй ингээд ярьж өгöd уг нь болмоор санагдаад байгаа байхгүй. Тэг яг эхлээд цөөхнөр эхлээд дараа нь уртсч болно. Тэрүүгээр одоо хүүхдээ номон туртай болгоод зогсохгүй бүр юм судлаа байт юм лээ л тэ. Өдөр болгон одоо тэр ном уншиж өгч чинь тэр хүүхдээ одоо чанартайгаар цаг зарцуулж гин гэсэн үг шүү дээ. Тэгээд цаг зарцуулж байсан аав ээж нь тэг сэтгэлээс анхаардаг байсан хүүхдүүдийн одоо өөртөө итгэл нь хамаагүй дээр бусдаас шал өөр. Тэгээд дээрэс нь өөрийн гэсэн бодолтой болж төлөвшдгөө гэсэн бүр судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээл гинт 12 13 бол нэг дийлдэхэ байсан. Энэ өстө нэг буруу зүрх хөхтэй нэлээл яваад идгийн гэдэг юм ярихаас өмнө за бид нар одоо тэр цагаа зарцуулах ёстой. Тэр цагийг зарцуулж иж дараа нь тэр хөхт нь бас нэг өөрийн гэсэн бодолтой өөрийнх нь хүсэж байгаа шиг тийм хүн болохоор юм санагдаж байгаа. Тэнгүүд бид нар ингээ баг байхад нь одоо анхаарч анзаарч байгаагүй одоо нүлгэр уншиж өгөх цаа ном уншиж өгөх цагийг огтхонч хайхраагүй гэж гинт одоо хүүхдээсээ ерөөсөө гарахааргүй их том үр дүнг шаардаад идэг. Тэгэхээр тэр нь яг гол алдаа юм шиг санагдтыг. Саяны шиг би яг нэг тийм сонирхолтой судалгаа уншсан л да. 1980 онд болохоор Америкт нэгэн сургуульд одоо 9 орсон 1-р ангийн хүүхдүүдийн 35% нь болохоор хэл ярианы хөгжил муу байсан юм л да. Тэгээд тэр 35% 2 хуваагаад нэг хэсэгт нь болохоор 4-7 хоногийн турш эцэг ээж автагаа нэлээд 10 минутын одоо тийм уншлах хийх юу гэсэн юм л да даалгавар гэх юм уу. Одоо ээж автагаа нэлээд харилцан яриад одоо яг саяны шиг нэг хамтран уншсан бахан. Үүний дараа болохоор ямар үр дүн гарсан бэ гэхээр яг өнөө хүүхдүүд чинь яг одоо хэвийн хэмжээнд очсон байгаа. Хэл ярианы хөгжил нь хоёрдугаарт юу вэ гэхээр хэлсэнчлээ өөртөө итгэл нь нэмэгдсэн. Тэгээ үгийн баялаг нь бол нэмэгдсэн байгаа. Тэг үүнийг харах юм бол 4-7 хоног гэдэг чинь бол маш бага хугацаа. Тэг өдөр бүр 10 минут ер нь л уншсан байгаа юм л та. Тэгэхээр яг энэ ном уншна гэдэг чинь бол нэг тийм их цаг хугацаа зарцуулаад байхаар бол бас нэг тийм зүйл биш юм а гэдэг бол энэ судалгаанаас бас гарч болохоор санагдсан. Өнөөдрийн бидний ярьж байгаа асуудал ном тойрол ярьж байгаа учраас л ном гэж яриад байна. Тэрнээс биш бид нэр одоо эцэг эхийг хүүхдтэйгээ хамт одоо цагийг өнгөрөөж явах ёстой. Хүүхдтэй одоо тоож явах ёстой тий. Энэ байдал бол өчнөө өөр одоо асуудлуудаар илэрх ёстой л да тий. Бид нар яг өнөөдөр зөвхөн номын тухай ярьж байгаа учраас номоо дагж ярьж байна. Ер нь бол олон талаас энэ асуудал руу хандах тусам одоо сүүлд нь одоо хүүхдээ гайхаад тий ямар ачин болчихв тэргээд байхгүй тийм л байдал руу орох байх л та. Бид нар угаасаа энэ талаар угаасаа дараагийн подкаста хийнтэй ингээд чимээг дор дорно ийм байна гэдээ яваад ах биш энийг 1-2 хүн ч гэсэн сонсоод энэ хандлагаа өөрчлөх юм бодож үзээсэй гэсэн болохоор бид нар энэ талаар ерөнхий подкаст хийж юм. Одоо тэгээ мэдээж 365 үдшин номын хувьд бол илүү одоо дэлгэрэнгүй нарийн ярина. Юу гэхээр зэрэг зурагт ном энэ төр бол саатуулах хэрэгсэл яаж биш байгаа тухай яаж хэрэглэх тухай ингээд илүү нарийн цаашд яриад явна. Тухайн номны тухай ярихаар бас болохгүй байгаа маа ингээд. Ерөнхийдөө тэр номыг ойлгохоос илүү
тэр номын тухай, тэр сэдвийн тухай яриаг нэг их одоо хүлээж авдаггүй ч гэдэг юм уу, анзаардаггүй ингээ өнгөрчдөг юм шиг байгаа. Тийм учраас тодорхой сэдвүүдээр цаашдаа ярих нь арай дээр болов уу гэж шийдсэн шүү дээ. Тэгээ хамгийн гол нь ингээд заавал ном унших ном гэж сурчлаад байгаа юм шүү дээ. Хэрвээ та хүүхдтэйгээ ингээд хамт тоглоод ингээд гоё ярилцаад ингээд хамт байж чаддаг болвол заавал ингээд ном худалдаж ав гэдэг юм биш үү? Гол нь хэрвээ ингээд бид хүүхдтэйгээ харилцах арга барилаа олохгүй ингээд чанартай цаг зарцуулж хүүхдтэйгээ яг ингээд ойлголцоод цуг байж чадахгүй байгаа болвол тий хамгаар хамгийн ингээд хамархан хүүхдтэйгээ харилцах хүүхдэд сэтгэл гаргах хайраа илэрхийлэх мэдрүүлэх энэ арга бол ингээд ном юм а гэсэн үднээс бид өнөөдөр номыг жишээн дээр ярьж байгаа. Гэтэ ер нь бол одоо ой хүрээгүй одоо тэ 0-оос 1 насны хүүхдтэй ном болвол жишээлбэл тоглоом байж байгаа шүү дээ. Тоглоом нь бол өөрөө ном шүү дээ. Юу гэхээр зэрэг одоо амдаа хийдэг, тэрийг эргүүлж тойруулдаг, гар хөдлөлийн жижиг булчингууд нь өгж өгөхөд тэ төрсийг таних гэх мэтэр. Тэгэд энэ дээрээс л одоо тэр саатуулах хэрэгсэл тусдаа тоглоом, ном хоёр салаад л явж байгаа. Тийм, тоглоомын хувьд ч гэсэн ер нь бол одоо ямар нэг юмыг хүүхдэд зориулж байгаа бол тэрийг саатуулах хэрэгсэл битгий болгоосоо тоглоомыг ч гэсэн тий хүүхдтэй хамт тоглодог тийм үү? Мэдээч хэрэг хүүхэд бол одоо эцэг эхтэйгээ томчуудтай ингээд тоглоно, дараа нь ганцаараа тоглоно тий хүүхэд номоо дараа ганцаараа уншина, ганцаараа ярина тийм ээ, зохиогоод ярина энтергээд тэр болгон чинь бол одоо хүүхдийн номын хэрэглээ гэж ойлгох болохоос биш уян ч одоо цөөхөн одоо үлгэртэй юм байна энэ биш. Ер нь хүүхд чинь нэг юмыг маш удаан зажилж те тэр юмны одоо амтыг тэр тухайн номны юу өгүүлээ та ингэж мэдэрч тэр хэмжээгээр тэр хүүхдэд үлддэг. Тэрнээс биш зүгээр эхнээс нь дуусчихал тэгэл юу гэдгийг дараагийн ном юу вэ гэгээд тийм амьдрал дээр тийм бол байдгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ талын ойлголт айгүй учир дутагдaltaй учраас хүмүүсийн хандж байгаа хандлага бол ерөнхийдөө тэгээд нэг номны хэмжээгээр дүгнэх гэдэг байх шиг байна л да. Номын хуудас ч гэдэг юм уу те үлгэрийн тоо ширхэх гэдэг юмыг дүгнээд байгаа юм болов. Одоо чинь манай хүү бол одоо зөндөө олон номтой хэрнээ. Нэг номыг л байнга уншуулах туфтаа. Одоо Мауро Синдаки мангасуудын оронд л заавал өнөө орой ном уншия гэхээр зэрэг тэр ном л бариад ирдэг. Гэтэ тэр хүүхдэд бол манай хүүхдэд сонголт бол маш их байж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ яагаад гэвэл тэр мангасуудын оронд дахиад уншуулах туфтаа. Яагаад гэвэл аав одоо мангасын дүрд хувирж хоолой гаргадаг. Ээж бол арай өөр мангасын дүрд гаргаж хоолой гаргаж чинь. Өөрөө бас заримдаа миний өмнөөс уншихтаа өөр мангасын дүрээр гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд илүү нэг оролцоо нь хөгжилтэй байгаа учраас тэр үнд илүү дуртай байж магадгүй. Анх уншсан тэр мэдрэмж ч юм уу тэр нөлөөсөн байж бас магадгүй. Бидний энэ ойлголт их явцсан юм шиг байгаа тийм ингээд ном гэж энэ тоглоом хүүхдтэйг тоглоход хүртэл цаа нэг тоглоом үрж тавиад тоглох ч юм уу нэг юу гэдгийг хийдгэн юмар ингээд хязгаарлал ингээд болчлоо гэл айгүй их юм хийж өгсөн юм шиг хүүхдээ өсгөн гэхээр завар нэг ханиад төрөгчгүй нэг эрүүл саруул хоолж ундлаад нэг гал ус руу оруулчихгүй ч юм ингээд байлгахын хүмүүжил гэдгээр хязгаарлалчаад байдаг болохоос шиг гадны ингээд хүүхдийн номууд уу үзэж байгаа юм л та. Одоо хөдөлгөөн тоглоомын ном гэсэн чи ямар олон янзын юм байдаг юм бэ? Эсвэл ингээд бяцхан одоо хөгжилтэй туршилтын ном гэх ингээд зузаан ном байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг бид нар шууд ингээд туршилт гэхээр нэг баг нэг том хэмжээний шинжлэх ухааны юм бодоод идэх тийм. Тэгэхээр 1 настай хүүхэд 2 настай хүүхэд туршилт хэрэг өгөх юм маш энгийн юм нар байгаа байхгүй. Ингээд ойд очоод навч борохцоо төгдөж юм хийдэг ч юм уу. Эсвэл ингээд нэг янз янзын будаа тариагаар хүртээд баг юу гурил будаа ерөөсөө тэр чинь ингээд хорвоотод танин мэдж байгаа. Тэн дээр ингээд хүүхэд ганцаараа ингээд явах нэг өөр ээж аав нь ингээд яг хамт байгаад те яг хамтдаа хийж үзээд хамт гайхаад ингээд ихээр тэр хүүхдэд ингээд маш гоё тод үлдээд ингээд улам сониуч дахиад юм сурах хийх юм ингээд тэмүүлсэн юм хүн болж байгаа. Тэр тоглоомуудыг хараад юм гайхсан. Тэр нь баг нэг бид нар ингээд 1-2 сартай хүүхдтэй юугаач тоглох юм юу ярих вэ гэж бодмоор штэ. Тэгэхээр ерөөсөө төрсэн цагаас нь эхлээд тэр ээж аав хүүхдийн харилцаа ингээд нөх хүүхдэд хэвдүүлж байгаа хөдөлгөөн тоглоом гэхээр ингээд зөндөө олон юм байт юм л. Тэрийг би хараад баг нэг тоглоомч гэжтэй гэмээр мөртлөө цаана тэр нөгөө хүүхдтэй бүх талаараа ээж автаа ингээ ойрхон байна. Хөөрлөж мэдэрч जैन, хайр халамжийг мэдэрч जैन, сонсож जैन, нүдний хараа ингээ бүх юмд нь ерөөсөө тийм амар өргөн үргэдэг айгүй уул сууртаа. Бүр тийм сэтгэл гаргаж, хөдөлмөр гаргаж, цаг гаргаж ажилт юм.
За тэгээд сонссон хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн подкастаар маань ном бол зөвхөн саатуулах хэрэгсэл биш ээ гэдэг талаар бид нэлээд өргөн хүрээнд авч ярилцлаа. Тэгээд эндээс одоо номын сонголтын талаар, хүүхдтэй эрхэн хамтрах талаар яаж одоо цаг зарцуулах талаар бол багч бол ойлголт авсан байх. Тэгээд сонсон баярлалаа.